Их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын ерөнхийлөгч, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах үндсэн хуулиар олгогдсон чиг үүрэгтэй байдаг. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэх үндсэн хуулиар олгогдсон бүрийн эрхийн хүрээнд Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан билээ. Монгол улсын үндсэн хуулийн 29-р зүйлийн 3 дахь хэсэгт улсын их хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг улсын их хурлын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно. Улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг улсын их хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь төдөлзүүлэх эсхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол улсын их хурл түүнийг гишүүнээс нэгүүлэн татна. 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т ерөнхийлөгч улсын их хурлын дарга, гишүүн, ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, үндсэн хууль зөрчсөн эсэх мөн зүйлийн 4-т ерөнхийлөгч улсын их хурлын дарга, ерөнхий сайдыг огцруулах, улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах үндслэл байгаа эсэх асуудлаар үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар зохицуулжээ. Түүнчлэн үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв улсын дээд шүүхийн шийдвэр хууль таршилбал түүнийг улсын дээд шүүх өөрөө өчнгүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хууль таршилбал хуулийг дагаж биелүүлнэ гэж 67 дугаар зүйлд үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж тус заажээ. Тэгвэл Монгол улсын их хурлын тухай хуулийн гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгар болох тухай 9-р зүйлийн 9-ийн 1-ийн 4 дахь заалтад Монгол улсын үндсэн хуулийн цэц Монгол улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эргүүлэн татах үндсэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг улсын их хурл хүлээн зөвшөөрсөн хэмээн заасан нь үндсэн хуулийн 67 дугаар зүйлийн үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэсэн заалттай зөрчилдөж энэ шийдвэрийг улсын их хурл хүлээн зөвшөөрөх хэсэг тухай асуудлыг тавихаар зохицуулсан байна. Улсын их хурлын гишүүн үндсэн хуулийг зөрчсөн нь үндсэн хуулийн 29-р зүйлийн 3 дахь хэсэг зааснаар түүнийг эргүүлэн татах үндслэл болох бөгөөд Монгол улсын их хурлын тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 3 дахь хэсэгт энэ тухай гаргасан үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эргүүлэн татах эсэх асуудлыг улсын их хурл хэлэлцэн шийдвэрлэнэ гэжээ. Гэтэл их хурлын гишүүн үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гаргасан үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар улсын их хурл хүлээн зөвшөөрөх, хэлэлцэн шийдвэрлэх эрхгүй байгаа бөгөөд 67 дугаар зүйл зааснаар үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болж улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татахаар байна. Мөн зүйлд уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол улсын их хурл түүнийг гишүүнээс нь эргүүлэн татна гэсэн заалтыг шүүхээс хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсэгт Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэн хэмээн заасан. Энэхүү үндсэн хуулийн зарчим ёсоор иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа ард түмний элчийн хувьд улсын их хурлын гишүүний ёс зүй, сахилах хариуцлагыг дээшлүүлэхэд цаашлаад сонгож байгуулсан төлөөлөгчийн байгууллагын гишүүнийг үндсэн хууль бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгар болох буюу эргүүлэн татах үндслийг тодорхой болгохыг шаардах болсон. Үүнтэй холбоотой Монгол улсын их хурлын тухай хуульд улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгар болох буюу эргүүлэн татах үндслийг тоддох шаардлага тулгамдж байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үндсэн хууль байгуулалтын баттган бэхжүүлэх тухай 3.3.1-р зүйлийн 3.3.1-т Монгол улсын үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын болон байгууламжийн хэлбэр, төрийн эрх мэдлийн хуваарлалт, ардчлал, эрх зүйт ёс, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг тууштай хэрэгжүүлнэ гэж заасан нь уул баримт бичгийн 1-1-4-т заасан хүний эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн гэдэг заалтыг хангах чухал арга зам болно. Иймээс улсын их хурлын гишүүн үндсэн хуулийг зөрчсөн гэж үндсэн хуулийн цэц дүгнсэн болон гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон бол эргүүлэн татаж хууль зүйн болон ёс зүйн хариуцлага хүлээлгэх явдал парламентын ардчлалыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болсоор байна.
Энэхүү хуулийн төслийн зорилго нь өргөсөн тангарагаас нятсан ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ улсын их хурлын ээлжид чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаадараа зөрчсөн улсын их хурлын гишүүнийг игүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болох замаар үндсэн хууль байгуулалтыг баттган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад оршино. Хуулийн төсөл батлагдсанаар улсын их хурлын гишүүн ардчилсан ёсны зарчмын дагуу ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу үндсэн хуулийг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ностой зөрчил гаргасан тохиолдолд игүүлэн татах тухай үндсэн хуулийн зохицуултыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн намыг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад онцгой ач холбогдолтой юм а. Санаачилсан хуулийн төслийг дагалдах хэлбэрээр үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл мөн хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг тус боловсруулсан. Хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 1 заасан журмын дагуу засгийн газарт хөргүүлж санал авсан бөгөөд засгийн газрын хуралдааны тэмдэглэлд дурдгдсан асуудлыг хүлээн авч төсөл тусгасан. Уг хуулийн төсөлд Монгол Улсын ерөнхийлөгчид ямар нэгэн бүрэн эрх олгосон зүйл байхгүй болно. Хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү? Анхаарлаа хандуулсанд баярлалаа.